Орхон аймагт бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байхдаа буюу гарцаар гарч байхдаа автомашинд мөргүүлсэн тохиолдол он гарсаар 15 бүртгэгджээ. 6 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед 6 настай хүүхдийг гарцаар гарч байхад нь цагаан өнгийн Саната 6 маркийн автомашин мөргөж хэргийн газраас явсан байна. Мөн өнгөрсөн баасан гарагт 11 настай 2 хүүхэд мөн гарцаар гарч байхдаа шүргүүлжээ. Автомашин жолоодж байсан жолооч нартай уулзахад хүүхэд гарцаар гарч байхыг хараагүй гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Тухайн үед бол яг уул зураар баруун гар тишээ иргэсэн. Тэгээд ирэх үед бол хоёр хүүхэд бол харагдаагүй. Мэдээж юу вэ санаатаар очивол бага насны хүүхэд мөрөгчий тэгчий гэж бодгоо. Тэгээ яг урдуур гарч ирэхэд нь цочоод хоромлсон. Тэгээд хөдлөөд толиндоо ирээ харсан хоёр хүүхэд маань гүйж өгсөн байхгүй цаашаа. Тэнгүүд нь би байрныхын артлаар очиж зогсоод за сургуулийн хүүхдүүд сургууль руу гүйгээд орсон байх гэдэг. Тэгээ сургууль руу гүйгээд орсон байхгүй. За нөгөө хоёр жоохон явуулж уулзъя гээд. Тэгээ тэр хоёр олдоогүй, холбоо ярихгүй. Тэгээд яг яаж олстой тэгээд бүдэж чатаагүй л дээ тийм л юм болсон. За би нэг өсрэл 5 км цаг явгын явтал явчихсан байна. Тэгээд анхаарал болгоомжтой оролцоорой тэгээд тэгжлээ та. Манай хэд 2022 оны 6 сарын 10-ны өдөр сургууль руугаа шалгалт өгөхгүй явж байгаа. Гарцаар гарч ирсэн. Тэгэхээр үед сандраад гүйлээд шалгалт нэртэй гүйж байгаа. Тэгээд энд дэх зураг нь. Одоогийн өдөр арай тасрагай. Хүүхдөө нөөцтэй мөр ярьсаа. Хүүхдүүд би зүгээр хавуулчлаараа өөрөө нэг гэж өөрчлөлт аав ээж хаана хэлсэн Өчигдөр би өөрөө ээлж ажилд явдаг хүн. Тэгээ ээлж ажилдаа ээж нь болохоор Баян Өндөр сумын зааланд бэлтгэл сургалт орж исэн. Тэр хооронд хүүхэд нөгөө нэг дийлгүүр орохгүй гараа явж хагаад тэгээд орж ирээд жоохон байжгаад уйлаад унсан гэсэн. Тэгээ яасан гэсэн чинь ээж харин сайн нэг мишээ мөрөгчөөд яваад гэсэн. Ингээд ямар мишээ гэсэн чинь нэг цагаан мишээ байсан. Тэгээ нэг хөгшөө ах байсан ч тэгээ өөр юм л үү. Тэгснэ цанхоороо зүгээр үгээд зүгээр өгчөө тэгээд заа тэгээ яваад гэсэн ш таа. Тэгээд нойрын нарс гэсэн чинь хараагүй. Тэгээд манай их нар болохоор тэр нь болохоор 1 цаг 50 минут үед л болсон юм шиг мөргүүлсэн. Тэгээд 10-20 минутын дараа ээжтэйг хэлээд тэгээ шууд хойд эмнэлэг рүү очиод үзүүлсэн чи ихний байдлаар үзүүлсэн чи юу эрдэнтгийн зураг сайн харуулж яахгүй яг сайн мэдэхгүй байгаа талаас нь. Тэгээд 4 цагаас эрдэнтгийн зургийн эмч хэрэггүйт нь үзүүлсэн чи игмний ясна хугарсан байсан. Тэгээд эход харуулсан чи одоогоор бол яг янз бүрийн өөр ноцтой хүнд гэмтэл авчихсан юм бол мэддэхгүй л байна. Тэгээд одоо өөрөө тэгээд унтаж ивч чадахгүй нэг суугаа адилтай л байж энэ. Тий. Тэгээд ерөнхийдөө одоо бага насны хүүхдийг ганцаарнгийн ер нь тийм замын хөдөлгөөнд оролцуулахгүй заавал ч хараа нэлээд том хүнтэй ч юм уу тиймэрхүү байдлаар явуулж болох бага насны хүүхэд тэгээд янз бүрийн эндэж гэмтэх асуудал одоо ер нь айгүй их дэлгэрсэн байна. Тийм болохоор эцэгчүүд жоохон тэр тал дээр анхаарах хэрэгтэй шүү. Өчигдөр манай ихнэр болохоор Эрдэнэ сар дээр зар битсэн. Юу яагаад манай хүүхдийг мөрөгдсөн машин энэ постыг харж байл над руу холбоо яриараа тэгээд дугаараа бичээд яасан. Тэр нь тэгэхэд бол ерөнхийдөө одоо Эрдэнэ сар дээр ч баг Эрдэнтийн бүх хүмүүс л идэг. Тэгээд яг ерөнхийдөө ямар ч холбоо яриагүй тэгээд өглөө цагдаагаас ийм машин байна гэхэд би өөрөө бас давхар гадуур зүүндээ хайж утсан. Тэгээд ерөөсөө олог байгаа харин цагдаа нар маань оллоо гэд тэгээ мэддэггүүд сая ирээд уулзчих. 2022 оны 6 сарын 12-ны өдрийн 13 цаг 50 минутын цагдаа бол дуудлага мэдээлэл ирсэн. За энэ дуудлага мэдээллийн дагуу за хэрэг өслийн газар дээр очиод үзэхэд за 6 настай хүүхдийг одоо цагаан өнгийн номер дугаар тодорхойгүй автомашин мөргөж өслийн газрыг орхиж явсан юм ослыг бүртгэгдсэн. За үүний дагуу цагдаагийн байгууллагаас одоо яарал эрен сурвалжилж одоо камер шүүж одоо холбогдох гэрчүүдийн мэдүүлэг эднээс эрен сурвалжтны үндсэн дээр энэхүү автомашиныг бол олж тогтоосон. За Орхон аймаг дээр бүртгэлтэй Саната 6 маркийн цагаан өнгийн автомашин байсан. Тэгэхээр одоогийн байдлаар бол хүүхдийн биеийн байдал бол за игмний яс сугарсан. За эмнэлгийн анхны тусламж аваад байж байна. Тухайн одоо ер нь одоо зам дээр ослын газар дээр ер нь эд материалын хохирлттой осолч бай, ер нь хүн гэмцэн осолч бай, ийм осолд холбогдсон бол одоо жолооч хүн бол замын эдгэний дүрмээр цагдаагийн бол мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлэхгүй ингэж орхиж явж байгаа энэ үйлдэл маань тухайн одоо зам дээр ослын газрыг санаатай одоо болгож хувиргадаг ийм онцлогтой. Ер нь зам дээр ослын гэдэг бол өөрөө санамсар болгоомжгүй үүдэлтэй гардаг хэрэг үүдэг. Гэтэл одоо үүргээ биелүүлэхгүй зам дээр ослын газрыг орхиж явж байгаа энэ үйлдэл маань санаатай үйл болж нэгдүгээр хувиргадаг. Хоёрдугаар тэр одоо зам дээр ослын холбогдсон хэрвээ хүүхэд гэдэг юм уу том хүн ч гэдэг юм уу те өнөөдөр эмнэлгийн анхны тусламж аваагүй үсвэл амин иргэцсэн бол яах вэ гэдэг энэ том асуудлууд үүсдэг. Тэгэхээр ер нь зам дээр ослын гэдэг бол өөрөө нуруу нухсны гэмтэлч гэдэг юм уу яг тэр дороо илэрч гардггүй тийм сөрөг дагавартай байдаг. Тэгэхээр
ер нь зам төр өслөрөд холбогдсон тул цагдаа мөрөд мэдэгдэх үүрэгтэй. За мөн өнгөрсөн 7 хоногийн 5 өдөр ч гэсэн манай аймаг дээр бас яг энэ төрлийн гэмтэрэг бас өдрийн цагаар гарсан баг. Тэгэхээр яг энийг ч гэсэн бас муу адил манай аймаг замстыг тасгийн аль багш нар яаралтай эрен сурвалжлалын үндсэн дээр бас олж илрүүлсэн байгаа. Өмнөх оны статистик тоо баримтаас аваад үзэх юм бол за өнгөрсөн онд зам төр өслөрөг болон Сурхан аймгийн хэмжээнд 15 хүүхэд зам төр өслөрөд өртсөн. Энэ 15 хүүхэд 15-уулаа яг явган хүний гарцсан дээр явган зөрчил хэлбэрээр зам үйлгүүнд оролцож байгаа зам төр өслөрөд өртсөн гэсэн тийм статистик судалгаа гарсан байгаа. Тэгэхээр ер нь одоо хүүхдүүдийн хичээлийн амралтын одоо үе эхэлчлээ. Үүнтэй холбоотойгоор мэдээж одоо гэр орныхоо гадаа тоглох гэдэг юм уу. Одоо иймэрхүү байдлаар зам төр өслөрөд өртөх тохиолдлууд ихсэх учраас ер нь эцэг эхчүүд ер нь хүүхдүүд дээрээ тавих хараа хяналтуудаа сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаар энэ орон сууцны хаврал гэдэг юм зохицуулдаггүй явгууны гарцанд ойрт ирж байгаа хэрэгслэж болооч хурдаа хасаад одоо тэргүй гарцаар зам болон гарч явах одоо явган зөрчийг зам төвж гаргадаг байх. Одоо энэ үүргэл маш сайн биелүүлэх хэрэгтэй гэж хэлмээр. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар автомашин жолоодохдоо анхаарал болгоомжтой байхыг замын цагдаагийн тасгаас анхааруулж байна. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг мөн анхааруулж байна.